Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Facebook пэйж хуудастай хамт байгаа та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Олон улсын болон дотоодын их сургуулиудын нэгдсэн боловсролын шинжилэл 2022 үзэсгэлэн 3 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэнд шинжлэх ухааны технологийн их сургуулийн хувьд 11 бүрэлдэхүүн сургууль 142 бакалаврын хөтөлбөрийн танилцуулгатайгаар оролцож байна. Мөн Smart Mast урайн дор Smart эсэлт аппликейшнийг хөгжүүлж оролцож байгаагаараа давуу талтай. За бид өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэнд Smart эсэлтийнхаа аппликейшны танилцуулгыг хүргэхээр бэлтгээд байна. За Smart эсэлт аппликейшнийг утсандаа та Samsung, iPhone аль ч төрлийн утастай байсан Play Store болон App Store-оос Mast эсэлт гэдэг хайгаад суулгаж болно. Мөн энэхүү QR кодыг уншуулад одоо гар утасныхаа камераар уншуулад утсандаа суулгах боломжтой байгаа. За аппликейшнийг суулгаснаар ерөнхийдөө утсан дээр ингэж харагдана. Аппликейшн маань. За энэхүү аппликейшнд бол одоо эсэгчдэд зориулсан бүх мэдээллүүд 22-23 оны хичээлийн жилийн эсэлтийн журам тухайн одоо манай сургуулийн 11 бүрэлдэхүүн сургууль болон тэдгээрийн бэлтгэж байгаа бакалаврын хөтөлбөрүүд, мэрэгчлүүд одоо барилга архитектурын сургууль гэхэд 13 төрлийн мэрэгчлэр бэлтгэж байна. Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль гэхэд 14 төрлийн хөтөлбөрөөр бас эсэлт авж байна. За энэ мэтчлийн ингээд манай 11 бүрэлдэхүүн сургуулийн 142 мэрэгжлийн танилцуулгыг ороод авах боломжтой. За мөн эсэлтийн ерөнхий шалгалтын мэдээлэл байгаа. За шинжлэх ухааны технологийн их сургуулийн хувьд бол 5 бүлэгт хувааж эсэлтийн ерөнхий шалгалтаар эсэгчтэй бүртгэдэг. За инженер технологийн мэрэгчлэр за суурь хичээл болон дагалдан хичээлүүдийг оруулж өгсөн 1-р бүлэг. За 2-р бүлэг буюу бизнесийн удирдлага менежментийн чиглэлийн мэрэгчлүүд, за мөн суурь хичээл, дагалдан хичээлүүд. За 3-р бүлэг буюу дизайн арт чиглэлийн мэрэгжил. За энэхүү мэрэгжлийн гол онцлог нь бол ур чадвар дээр тулгуурладаг. За мөн дагалдах хичээлүүдийг суйрлуулж өгсөн. За нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлийн мэрэгжлүүд байна. За мөн дагалдан суурь хичээлүүдийг голлож өгсөн. За гадаад хэлний мэрэгжил гэсэн ийм 5 бүлгээр бид эсэлтээ авч байна. За мөн шинжлэх ухааны технологийн их сургууль бол маш их хамтын ажиллагаатай хамтарсан хөтөлбөрүүд хэрэгждэг. Япон улс, Солонгос улс, Хятад улс гээд маш олон хамтарсан хөтөлбөрүүд хэрэгждэг. Энэхүү хамтарсан хөтөлбөрүүдийн мэрэгжлүүд болон аль улсуудтай хамтарсан. За мөн таны сонгосон мэрэгжил хамтарсан хөтөлбөрөөр байх боломжтой эсэх, мөн оюутан солилцоо байгаа эсэх талаарх мэдээллүүдийг авах боломжтой. За тэтгэлгийн мэдээллүүд байгаа. Тэтгэлгийг бол бид нар 50-100% хүртэлх тэтгэлгийг олгодог. Энэхүү тэтгэлгийн талаарх мэдээллүүдийг авах боломжтой. За мөн тэргүүлэх чиглэлийн мэрэгжлүүд байна. Монгол улсдаа тэргүүлж байгаа инженер технологийн салбарын хүмүүсийг бол шинжлэх ухааны технологийн их сургууль бэлтгэж өгдгөөрөө давуу талтай. За энэхүү тэргүүлэх мэрэгжлийн онцлогуудыг бас оруулж өгсөн. Тэгснээр таны мэрэгжил сонголтод бас хувь нэмэр үзүүлэх байхаа гэж бодож байна. За мөн 11 бүрэлдэхүүн сургуулийн байршил орсон байна. За сургалтын төлбөрүүд орсон. Мэрэгжлийн онцлогоос хамаарат 73900-аас 138,000 төгрөгийн хооронд сургалтын төлбөр тогтоогдсон байгаа. За манай сургууль дээр хэрэгжиж байгаа шин төслүүд болон хэрэгцээтэй мэдээлэл, видео зөвлөмжүүдийг бол дор бүрэн тухайн аппликейшнээс цаг алдалгүй авах боломжтой зэрэг давуу талуудыг суйрлуулж өгсөн. За тэгээд аль болох цаасан материалаас татгалзаж онлайн цахим хэлбэрч хийлжиж QR код буюу аппликейшнээр оролцож байгаагаараа давуу талтай болж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн маань аппликейшнээ утсандаа суулгаж танилцах болон Mast-цэг идүүцэг эмэн, эсэлт-цэг идүүцэг эмэн гэсэн вебсайт хуудасуудаар мэдээлэл авах боломжтой. Нийт одоо эсэгчид, сурагчид та мэрэгжлийн ухаалгаар сонгороо гэж зөвлөе. Та бүхэндээ амжилт хүсье.